өнгөрцөн үргэлжилж байсан цагийг тэгэхээр одоо past continuous tense гэж байгаа. За яаж бүтээх вэ, юу гэж орчуулах вэ, хэзээ хэрэглэх вэ гэдгийг дараалал баримтлаад үзнэ. За энэ цагийг бүтээхдээ бол was өгөөгөөрөө туслаад тэрийгээрээ цагаа заана. Үндсэн үйл өгөн дээрээ ing залгана. За орчуулгатай ing-тэй цаг учраас ж гэдэг нөхцлөөр орчуулна. Ж байлаа, ж байсан гэд. За хэрэглэхдээ өнгөрсөнд хоёр хугацааны мөчлөг дотор эхэлсэн бас дуусаагүй дундаа үргэлжижсэн үйлийг илэрхийлнэ гэсэн үг. Тухайлбал this time yesterday. Өчигдөр өдөөд we were playing basketball. Бид нэр сакс тоглож байлаа гэж. Энэ сакс тоглох гэдэг үйл явдал нь эхэлсэн дуусаагүй дундаа үргэлжижсэн байх нь шүү дээ. Тэгэхээр одоо өчигдөр өдөөд, уржигдөр өдөөд, өнгөрсөн сарын өдөөд гэдэг ч юм уу, эсвэл одоо тэдээс тэдэн цагийн хооронд өчигдөр гэдэг ч юм уу, одоо 1 дахь өдрөөс 5 дахь өдрийн хооронд гэдэг ч юм уу, өглөөний цайнаас өдрийн цайны хооронд гэх мэтээр ингэж хугацааны мөчлөг хоёр байх юм бол заавалжгүй өнгөрсөнд үргэлжилж байсан цагийг хэрэглэдэг дохио үг болдог. За I was traveling in Japan this time last week гэвэл би өнгөрсөн 7 хоногийн үдээд Японд аялж байлаа. Эхэлсэн байна, дуусаагүй байна, дундаа үргэлжиж исэн гэсэн үг. Yesterday between 10 and 11. Өчигдөр 10-аас 11-ийн хооронд me and my friends were going hiking in Bogd Mountain. Би болон одоо миний найз нар Богд ууланд явган алхалт хийж байлаа гэж. За were нурдаа гарах юм бол мэдээч хэрэг асуулт болчихно. Were you participating at the seminar between Monday and Friday last week? Чи өнгөрсөн 7 хоногийн даваа гарагаас баасан гаригийн хооронд тэр семинарт оролцож байсан уу гэж. Yes I was. Юугаар тусалсан битүүгээр нь буцаагаад тэгжээсэн гэд хариулж байна. За одоо тэгэхээр өнгөрсөнд үргэлжилж байсан цаг past continuous. Past simple буюу жирийн өнгөрсөн цаг хоёрыг хоршуулад холбоосоор холбоод хавсарсан нийгмэл өгүүлбэр бүтээхийн тухайд өнгөрсөнд үргэлжилж байсан цагийнх нь өгүүлбэрт нь холбоос тавих юм бол while холбоосыг тавиад тэгээд тэгж хооронд тэгж зуур ингэж байгаад гэж хагаад нэг эхэлсэн дуусаагүй үйл явдлын дундуур бас нэг удаагийн агшин зур тохиолсон үйлийг илэрхийлдэг жирийн өнгөрсөн цагийн одоо гол өгүүлбэртэй өгүүлбэр болгоод хуургаж болно. Тухайлбал while I was watering the trees in the garden. За энэ холбоостой өгүүлбэрээр төрүүлж орчуулна. Би цэцэрлэг дотор моднуудыг усалж байгаад, усалж байх зуураа, усалж явах хоорондоо гэд гол өгүүлбэр. I found an abandoned poor puppy. Би нэг хаягдчихсан хөөрхий нэг зайлууд нэг тийм гүлгийг олсон гэж. Олсон гэдэг нь нэг удаа болсон үйл. За мод усах нь эхэлсэн дуусаагүй байсан үйл байх нь шүү дээ. While Dorj was sleeping, he fell down from his bed. Тэгэхээр Dorj унтаж байгаад орон дээрээсээ унтсан гэдэг. За энэ хоёр цагийг бол солбож хэрэглэх их ослтой. Одоо жишээ нь was sleeping гэж бичихгүй slept гэж бичээд унах fell down гэдгийг was falling down гэж бичих юм бол бүр одоо нөгөө унж байх зураа унтцсан юм шиг болчих гээд байдаг. Учраас аль нь эхэлсэн дуусаагүй байж юу? Аль нь харин агшин зур нэг удаа тохиолсон байна вэ гэдгийг сайн анзаарах хэрэгтэй. За энэ хоёр цагаа ингэж хорсуулж штэ. While I was sweeping the floor. Би энэ шалыг шүүрдэж байгаад I found a $100 banknote. За би энэ шалыг шүүрдэж байгаад нэг $100 мөнгөний дэвсгэрт олсон гэж. While Чимгээ was going barefoot. За Чимгээ хөл нүцгэн явж байгаад she stepped on a cockroach and killed it. За тэгээд нэг жомон дээр гიშгээд алцсан гэд. Тэгэхээр гол өгүүлбэр нь урдаа байж болно. Чимгээ stepped on a cockroach and killed it while she was going barefoot in the room гэж. Тэгсэн ч гэсэн холбоостой өгүүлбэр нь хаана байна? Тэрийгэ төрүүлж заавал орчуулна гэсэн үг. Харин одоо өнгөрсөнд үргэлжижсэн цагийнхаа өгүүлбэрийг гол өгүүлбэрээр болгочоод жирийн өнгөрсөн цагийнхаа өгүүлбэрийг гишүүн өгүүлбэр болгох юм бол энэ дээр while холбоос тавихгүйгээр when холбоос тавиад төрүүлж орчуулна. Мөн урдаа хойно хаанч байсан төрүүлж орчуулна. Инхээр ингэж байх үе, ингэх үедээ ингэж байлаа гэж орчуулдаг өгүүлбэр болчихно. Тухайлбал энэ нэгдүгээр өгүүлбэрийг хуургая. I was watering the trees when I found the puppy гэвэл би тэр гүлгийг олох үедээ цэцэрлэг дотор одоо мод усалж ирсэн юм аа гэдэг. Чимгээ was playing volleyball when she twisted her elbow гэвэл Чимгээ тохоогоо булуулах үедээ
гар бөмбөг тохилж ирсэн юм а гэдэг ийм утгатай болчдөг байна шүү дээ. За тэгэхээр англи хэлний 104 номнуудаасаа дасгалуудыг ажиллаж батжуулаарай. Баярлалаа.